Монгол Улсын парламент дахь хууль зүйн байнгын орооны нэгдэх хүний эрхийн дэд орооны нийт гишүүдтэй бас талархал илэрхийлье. Тэгээд Монгол Солонгосын найрамдлын парламентын бүлгийн хувьас ирж байгаа санал хүсэлт гомдлуудыг харгалзаж үзээд бас энэхүү хүсэлтийг тавьсан. Хүний эрх гэдэг бол бид нар хамгийн их дээдлж явах ёстой зүйл, үндсэн хуулиар хамгаалагдсан. Хүний эрхийн үндэсний комисс маань харин энэ дээр жоохон салгардуу хандж байгаа хувьд одоо маш харамсалтай байгаа. Тэгээ миний хувьд өнгөрсөн 7 хоногт бүгд найрамдах Солонгос улсын хүний эрхийн комиссийн ирээд ажиллаад явсан гэсэн ийм мэдээлэлтэй байгаа. Үнэн удааг нь сайн мэдэхгүй байна. Албан бус мэдээлэл учраас. Тэгэхээр Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс маань энэ дээр та бүхэн уулзалт хийсэн үү? Хийсэн бол ямар үр дүн гаргахаар ямар хилцлийн төвшөнд асуудлуудыг авч хэлцэж ярилцсан бэ гэдгийг би нэгдүгээрт асуумаар байна. Хоёрдугаарт бид нар зарчимтай байх хэвээр. Яг гадаад харилцааны яам өөрсдөө хариулчлаа. Би бас өглөө асуусан. Дэд орооны тогтоол дотор бүгд найрамдах Солонгос улсад зорчих Монгол иргэдүүдний асран хамгаалагчийн 30 хоног хүртэл 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг судал шийдвэрлэх гэдэг заалт орох нь өөрөө хэр зохимжтой вэ гэдгийг одоо би олно асуух гэдэг. Тэгээ энэ өөрөө бид нар бол нөгөө хүний эрхтэй холбоотой асуудлууд хөндөө явж байгаа. Гэтэл тэн дотор ингээд визний асуудал ороод ирж байгаа нь зохимжийн хувьд хэрв хууль давсан тогтоол байж болохгүй. Дэд ороо байнгын орооны тогтоомж ус байж болохгүй. Тэгэхээр Монгол бүгд найрамдах Солонгос улсын бас хуулиар зохицуулагддаг харилцаа гэж ойлгож байгаа. Тэгээ энийг та бүхэн маань судалж энэ заалтыг одоо оруулсан уу гэдэг ийм хоёр асуултыг асуух гэж байна. Баярлалаа. За Батэрдэн гишүүний асуултанд хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх зол жаргал хариулна. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Тогтоолын төсөл дээр тогтоолын төслийн 1-ийн 3 дахь заалт заасан асуудлын хүрээнд бол энэ асуудлаар хоёр орны засгийн газрын хооронд ингээ Монгол Улсын засгийн газрын зүгээс аль бие усны хүсэлт санал тавьсан байгаа. Тэг мөн сая энэ талаар бол дарга бас сая хэллээ. Тийм учраас энэ асуудлыг бас үргэлжлүүлэн судалж ингээд холбогдох саналыг хургуулж тэдний талаар шийдвэрлүүлэх энэ арга замыг эрэлхийлэх талаар энэ тогтоолын төсөл дээр тусгасан байгаа. За би энэ дээр бас нэмэлт хариу өгөхөд. За яг нь бол асуудал Солонгосын одоо хил дээрээс буцаагдсан хэдэн зуун тохиолдол гарсан. Тэгээд хүний эрхийн үндэсний комиссээр бас ингээд судлаад үзэхээр бол ер нь 5 төрлийн хүний эрхийн зөрчил гарсан байна гэдэг ийм одоо дүгнэлтийг хүний эрхийн үндэсний комиссоос манай Уганбаатар дарга бас өмнөх хуралдаан дээр танилцуулсан байгаа. За тэгэд энэ асуулт хариултын дараагаар ер нь бас нэмэлт мэдээлэл үүднээс хүний эрхийн үндэсний комиссоос товч мэдээлэл бас өгье. Тэрнээс өмнө энэ тогтоолыг яагаад ер нь зөвхөн Солонгос хэлэхгүй нийтлэгээр нь одоо гадаад улсад гэж оруулаад байгаа юм бэ гэхээр өмнөх удаа хурал дээр бас гадаад харилцааны яамны төрийн нэрмжгийн дарга мөнгө төшөг болон энд хохирогчдын төлөөллийн хооронд бас тодорхой юм сан солилцох үед ер нь энэ одоо хилийн чандах Монгол улсын иргэдийн нийтлэг асуудлуудын тухай бас яригдсан. Тэр ингээд нөгөө зөвхөн нэг улсад зориулчихаас гадна ер нь бас түгээмлэр нь хийчих юм бол өөр улсууд дээр ч гэсэн энэ төрлийн асуудал давтагдах магадaltaй гэж харагдаж байгаа. За энэ тогтоолын төслийн 5 дээр хилийн чандах Монгол улсын иргэдийн зорчих, хууль ёсны оршин суух, хөдөлмөр эрхлэлт, ялгуурлан гадуур хуулийн асуудлаар гарч байгаа хүний эрхийн зөрчлийн гомдол мэдээлэл болон тэдгээрийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг нэгдсэн цахим сан байгуулж ажиллах гэж байгаа. Энэ бол зөвхөн Солонгос улс биш, бусад бүх улсад шаардлагатай байдаг. Америкийн нэгдсэн улс, Турк, ер нь бол 252 мянган монгол хүн хилийн чандад байна. Тэгэхэд одоо 50 орчим мянган хүндэн зориулаад буюу 5-ны 1-д зориулаад гिचглэр цаана үлдэж байгаа 80% нь яах вэ гэдэг асуулт байна. Ер нь бол мэдээж аль болохоор эрхийн зөрчил гарахгүй байх одоо хүссэн шүү дээ. Гэхдээ хэрвээ тэр тохиолдолд what if буюу хэрвээ тэгсэн тохиолдолд яах вэ гэдэг зүйл байгаа. Тэгэхээр нэгэн тал их хурлын хүний эрхийн дэд хороо тогтоол гаргаж байгаа бол багтаамжийг нь бол ингээд илүү өргөн хүрээтэй байх нь цаашд гарч болзошгүй хүний эрхийн зөрчлөөс хамгаалах юм байна гэдэг нэг юм үндэслэл. Хоёрдугаарт төслийн 6 дээр байгаа дипломат төлөөлөгчийн газар консулын албаны хариуцлагыг нэмэгдүүлж иргэдэд хүний эрх, виз, хөдөлмөр эрхлэлд оршин суух нөхцөл тухайн улс орны хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж гарын авлах шаардлагатай мэдээллийг тогтмол түгээх зэрэг арга хэмжээ авч ажиллах гэж байгаа.
Мөн 7 дээр нь гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэдийн тоо, тэдний эрх хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн хамгаалал, төрийн үйлчилгээний хүртээмжийг харгалзан Монгол улсын дипломат төлөөлөгчийн газрын бүтэц хүний нөөц зардал, оронтойг оновчтой зохион байгуулах шинжлэх талаар судалгаа хийж шүү. Шууд шийдвэр гаргах тухай яриаггүй. Шийдвэрийн төсөл боловсруулан улсын хурал танилцуулах гэсэн ийм зүйл байна. Энэ дээр тодорхой жишээлбэл хэлэхэд дипломат төлөөлөгчийн газрынх нь оронтой хүрч ядаж байхад хажууд нь одоо бусад төрийн Монгол улсын засгийн газрын зарим яамдын салбар нь 20 гаруй хүний бүтцтэй цалин аваад суугаад байдаг бүтээмж байхгүй гэсэн шүмж байгаад байгаа шүү дээ. Тэр нэгэн талд клиент чандад цалин аваад сууж байгаа тийм албан тушаалтан байгаа бол тэрийг илүү зохистойгоор тэнд байгаа Монгол иргэдийн эрхшгийг хамгаалах эрхийг нь хамгаалахад чиглэсэн тэр механизмд функцтэй болох тухай асуудлаас өнгөрсөн хурлуудаар яригдаад байгаа шүү дээ. Тэр энэ утгаараа бол эн чинь зөвхөн бүгд найрамдах Солонгос улс төдийгүй бусад улсууд ч гэсэн ийм асуудал гарч байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол нөгөө гадаад харилцааны энийг хашланд хэлье. Консул ч юм уу, элчин сайдын яам бол шагналын ч юм уу, хуучин улс төрчдийн тэтгэвртэй гардаг газар ч гэдэг юм уу, тэдний хамаарал өгөх хүмүүсийн одоо тийм одоо шагналын мест биш, яг тэнд байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалдаг тэр бүтцтэй байх талаас нь бас энэ хүний эрх талаасаа бид нар энэ дээр бас шалгуур тогтоож гарах нь зүйтэй гэж үзэж байгаа юм л да. Энэ утгаараа бол бид нар энэ зөвхөн бүгд найрамдах Солонгос улс гэхээс илүүтэйгээр гадаад улс дахь гэж оруулсан байгаамаа. Үндслэл хоёр нь. За 3 дугаарт бас бид нар энэ бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улс суух элчин сайдын яамд хандсан хүний эрхийн дэд хорооноос хулзан байнгын орноос хандсан. Мэдээж энэ дэр бол бид нар парламент учраас бас ингээд хандсан. Тэгээд уулзалт бол ямар нэгэн байдлаар хийдэггүй байгаа. Зүгээр харин шулуух хэлэхэд энэ бүгд найрамдах Солонгос улс гэдэг ингээд нэр заагаад хэлчихлээр энэ эргээд дипломат харилцаанд бас тийм таатай уур амьсгал биш байх магадaltaй гэдэг болгоомжл байгаа. Тэгээ энэ гурван шалтгааны үүднээс одоо ийм тогтоодын төс төр ингэж оруулсан гэдгийг бас би нэмэлтээр сандаг очир гишүүнд хэлж байгаамаа, тайлбарлаж байгаамаа. За Мөхтрийн Нарантуян нараа гişүү. Тийм байна. Энэ Батэрдэн гişүү асуулт асуусан юм байна. Тэр асуултанд нь хариулна. Тав дугаар микрофон байна. 4 юм уу 5 юм уу? 5. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Батэрдэн гişүүний асуултанд хариулъя. Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссаас 2025 оны 6 сарын 19-20-ны өдрүүдэд Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь Аз номхон талаан бүсийн форумыг зохион байгуулсан. За энэ форумыг зохион байгуулалтын үеэр бид бүхэн тусгаалan бүгд найрамдах Солонгос улсын хүний эрхийн үндэсний комиссийн одоо даргыг өөрөх ийм одоо итвэ санаачлагтай нэлээд арга хэмжээ аваад энэний үр дүнд бүгд найрамдах Солонгос улсын хүний эрхийн үндэсний комиссийн дарга 4 хүний бүрэлдэхүүнтэй энэ форум дээрж оролцсон. За энэ форумын үеэр бол Аз номхон талаан бүсийн хүний эрхийн байгууллагуудыг даргалдаг бүгд найрамдах Солонгос улсын хүний эрхийн үндэсний комиссийн даргын бол байр суурь бас их тодорхой сонсох үүднээс энийг өөрсөн, урилгыг хүлээж авч ирсэн. За хоёр дахь өдөр нь бол яг энэ бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийн эрх ашгийг одоо хамгаалах асуудал. За хоёр улсын одоо хүний эрхийн нөхцөл байдлыг үнэлэх харилцан мэдээ солилцох зорилгоор санамж бичгийг бол байгуулсан байгаа. За энэ санамж бичгийн хүрээнд бол одоо өнөөдрийн дурдаад байгаа асуудлууд бүгд найрамдах Солонгос улсад монголчуудын эрхийн одоо асуудлын талаар бол тусгаалan төлөвлөгөө гаргаж ажиллахаар одоо урьдчилсан байдлаар тохирсон. За энэ эх 7 хоногийн ихээр бол бид нар цахим уулзалтуудыг хийж хамтын ажиллагааны асуудлуудаар наривчлаад за тэгээ энэ тогтоолд тусгасан ажлын дагуу хүний эрхийн үндэсний комиссийн бүрэн эрхийнх нь хүрээнд тодорхой тэр хүний эрхчлөөг хязгаарлаж байгаа гадаад улсын иргэдийн эрхчлөөг зөрчиж байгаа энэ асуудлыг нэгдсэн үндэсний байгууллагын холбогдох одоо дүрм журам стандартад нийцүүлэн шин шалгалт хийж мэдээлэл солилцохоор бол тогтсон байгаа. Тэгэхээр энэ чиглэл дээр бол бас тодорхой асуудлууд ахис дэвшил гарна гэж ингэж найдаж байгаа.